өөдөлчин ахуй амьдралаас идэвсэн дараагийн тоглоомыг заасуулъя. За манай өвдөс маань эртнээс хэдэн хугацаар хүүхдийнхээ оюун ухааныг хөгжүүлж хэлэхэд маш олон тоглоомод хийж хүүхдүүдтэй өгөх боломжтой байгаа. Та бүхэндээ одоо би багцаа төлөв гурван шилжүүлэх тоглоомыг тайлбарлаж зааж өгье. За эдгээр өөрөө багцаа төлөв хийсэн нөгөө үзүүрээс нь хараараа барай. Өөртөө өөрөө тийш нь хийгээд хоёр гурван багцаа оруулаад Тэр саяын заасан хичээлийг давтан тоглоцгоо. За ингээд эхний уранда багцаа хийсэн байгаа. Өөрлөгөө эвлэлээ. За эхний уранд долоо хөлбөрөөр хоёр гурван багцаанд давхар оруулаад татсан. Долоо гурван буц шийдсэн. Дахиад өөрлөгөө эвлүүлээ. За долоо гурван дунд гурван давхар оруулаад хоёр гурван багцаа орчиндөө оруулаад татсан. За өөрлөгөө эвлүүлээ. Хоёр гурван тасраа оруулаад эргээд хоёр гурван багцаанд оруулаад. За ингээд ядаг байна. За өөрлөгөө эвлүүлээ. Чигчээ өөрөө ядан гурван давхар нь оруулаад хоёр гурван багцаанд оруулаад за чигчээ өөрөө. За нөгөө тийшний уулзалтаараа түрүү өөрлөгөө эвлүүлсэн бол одоо гадагш нь эвлүүлээ. Хоёр гурван давхраа оруулаад хоёр гурван мөн буцныхаа дундуур оруулаад татхад эргээд ядаг байна. За ингээд бүгдээрээ дагаад хийгээрэй. За одоо ингээд бүгдээрээ сурцгаасан юм чинь гэртээ хараад бүгдээрээ хүүхдүүдтэй бас зааж өгөөрэй.